За сайн байцгаана уу. За та бүхэнтэйгээ богинохон видеогоор уулзъя гэж бодлоо. Тэгээд New Wind ерөн төслийн хүрээнд бас бичвэр тексттэй холбоотой сэдв бол нэлээд хөндөгдөж байгаа та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр олон улсын стандартын бол текстүүдийн тухай яригдчих байгаа. За тэгээд яг олон улсын дүрсэх урлагийн салбарт ашиглагддаг тийм ер нь нэлээдэн төрлийн текстүүд буюу одоо текст гэж яриад байгаа нь би бичвэрийг ярьж байгаа, ерөнхий үгээр нь ярьж байгаа. Тийм тэгэхээр олон төрлийн бичвэрүүд байж байгаа. Тийм тэгэхээр энэ бичвэрүүд маань яг Монгол бол яг хэрэглээ болж гэдэг юм уу эсвэл яг ер нь сууж ер нь бас өгөхгүй л байна л да. Нэлээд бас хугацаа авах юм шиг байна. За тэгэхээр хитгэнийг нь би бас танилцуулъя гэж бас бодлоо. За тэгэхээр эхний ээлжинд бол яхахгүй тий artist biography буюу яг уран бүтээлчийн намтраг гэдэгт бол текст, богинохон текст байгаа. Энэ текст маань монголчуудын заншилсан шиг юм жагсаалт байдлаар бол байдаггүй. Энэ бол ингээ богинохон 250-аас 300 хүүхдэд ингээд бичвэр байдлаар ингээд бичигдсэн юм нь бол байх хэвээр тийм стандарт байж байгаа. Тэгэхээр стандартыг бол би тогтоогоогүй. Энэ олон улсын стандартуудын бол тийм байж байгаа. За тэгээд энэ одоо жишээлбэл намтарт бол богинохон байгаа шүү дээ 250-аас 300 байгаа. Тэгэхээр энэ намтарт бол айгүй хамгийн чухал мэдээллүүдийг нь одоо уран бүтээлчийн чухал мэдээллүүдийг нь оруулах хэрэгтэй байдаг. Тэгснээс одоо юу гэдгийг хувийн одоо юу гэдгийг одоо мөхсаач гэдэг юм уу тэр хамааралгүй мэдээлэл бол ер нь багтаа бол оруулахгүй ер нь бол тий хаан төрсөн хэдэн он төрсөн гэдэг нь бол яхахгүй бол байх хэрэгтэй байдаг. Тэгээд бусдаар бол одоо төгссөн сургууль гаргасан үзэсгэлэн за энэ яг ингээ базаад маш богинохон 200-аас 300 бол бас нэг тийм их биш шүү дээ та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр нэлээд бас айгүй бацсан байдлаар бичих ёстой тийм байдаг. За тэгээд дараагийн текст нь бол artist statement гэж байгаа. Тэгээ artist statement гэдэг бол одоо яг монголоор орчуулах юм бол бас жоохон төвхтэй одоо уран бүтээлчийн мэдээлэл гэж хэлгээд нэг жоохон сонир сонсогдоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ер нь концепцийн бичвэр гэсэн үг. Уран бүтээлчийн. Тэгэхээр энэ бичвэр бол ер нь ойролцоогоор 400-аас 500 хүүхд ер нь байгаад байдаг. Тэгэхээр ихэвчлэн уран бүтээлчд бол өөрсдөө бичдэг. За тэгээд өөрсдөө бичих боломжгүй ч юм уу бичиг төвхтэй байх юм бол уран бүтээлчд яадаг вэ гэхээр урлаг судлаач юм уу куратортай ярьж агаад тэрийг ингээ ерөөхдөө бол бичүүлждэг байх нь. Тийм. Тэгэхээр энд юу багтдаг вэ гэхээр уран бүтээлчдээ тэр одоо өөрийнхөө уран бүтээлийг юу бодоод яагаад гэдгийг бүтээлийнхаа одоо философи агуулга концепцийнхаас гадна тэ стил хэрэгжилж байгаа одоо техник өөртөө одоо нөлөөсөн уран бүтээлчд ямар нэг одоо бүтээл судалгаанда юу гэдгийг хэрэгжилж байгаа судалгаа тэр нь түүхэн судалгаа гэж болно, өнөө үеийн судалгаа гэж болно, ямар нэг одоо юу гэдгийг 200 300 жилийн өмнө одоо байсан эд үлгийн зүйлүүд чинь ер нь одоо юу гэдгийг бүтээлийн сэдв бол маш олон тийм байх боломжтой. За тэгэхээр энэ ганцхан бүтээлийн сэдв гişгээ ерөөхдөө бол нэлээд ингэж нарийн анализ хийсэн ийм бас бичвэр бол байдаг. Тийм энэ бичвэр бол одоо ихэнх тохиолдолд бол ингээд яг стандарт буюу одоо яг энэ тий намтартайгаа яг адилхан ингэж хоёулаа байж байгаа хэрэгтэй. За тэгээд 3 дахь бичвэр байгаа. За тэр нь одоо яг ихэвчлэн юу н үзэсгэлэнгийн одоо кураторын бичвэр гэж одоо бид нар бол яриад байгаа. Тийм тэгэхээр яхав үзэсгэлэн ямар нэгэн байдлаар одоо би даасан үзэсгэлэн байна уу хамтарсан үзэсгэлэн байна юу үзэсгэлэнгийн бичвэр бол заавал ер нь байх ёстой гэж шаарддаг. Тэгээд тэгж хийгээгүй байх юм бол ерөөхдөө бол стандарт бус байдлаар л бас хийж ингэж ойлгож болно. За үзэсгэлэнгийн бичвэр маань ерөөхдөө бол яг ер нь яг тооны хувьд бол ер нь доотлол нь 500 за тэгээд дээдл нь ер нь 1000 орчим үг бол ер нь 1000 байх нь их ховор гэдэг. Ер нь дунд чинь 800 үгэнд тогтоодог. Тэгэхээр энэ үгнүүдийг яагаад хэлээд байгаа хэрэг энэ өөрөө стандарт байгаа. Тэгээд богино үгэнд маш их агуулгыг ингэж багтааж бичих ёстой байдаг учраас хүнээс бас нэлээд бас тэ чадвар ер нь бас мэргэшил бас шаарддаг. Тийм тэгэхээр зүгээр одоо жишээлбэл бичвэр одоо ийм богино бичвэр хийдэггүй хүнийг шууд ингээд ингээд бичгээд гэхээр бол бас тийм амархан бол бичгээд бас ер нь хэцүү. Мөн одоо яг англи хэлтэй хүн болгон бол энийг бол бичих бас боломжтой. Яг тэгвэл техникийн хэллэгүүд маш олон байгаа. За тэгээ бичвэрээс гадна бичвэрийн одоо өмнө одоо яг судалгаа бүтээлчийн анализ их уран бүтээлчийн ярилцах тэгээд уран бүтээлчийн бүтээлүүд ямар одоо тий урсгалд хамаарчин за урсгалд хамаахгүй бол ямар нөлөөлөгдөж байна гэх мэтчлэн олон талаас нь бас нөгөө анализ хийх суурь судалгаа хийх чадвартай бас хүн байх хэвээр тухайн одоо тэгснээс биш ингээд шууд ингээд нөгөө ингээд бичээд эхэлдэггүй ер нь ихэнх тохиолдолд бүтээлийн анализаас бол ерөнхийдөө бичвэр бол бий болдог. За тэгээд энэ 3 үндсэн бичвэр бол ерөнхийдөө бол стандарт байдаг байгаа. За тэгээд Монголын хувьд бол яг стандарт болж өгөхгүй байгаа тийм. Тэгээд гэхдээ яг гадаадын үзэсгэлэн ч юм уу төсөлд оролцож
эхэлсэн эсвэл оролцоод ингээд нэг хэсэг хугацаанд туршлагатай одоо ингээд босон хүмүүс бол энэ бичвэр ингээд байнгын шаардлагатай гэдэг бол ерөнхийдөө бол айгүй сайн мэдж байгаа хэрэг гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө ингээд 6 минутанд багтаагаад ингээд ядах гад үзье. Тэгэхээр энэ ер нь 3 текст маань өөрөө яг тухайн юу гэдгийг уран бүтээлчийг мэрэгжлийн түвшинд төлөөлөх одоо юу гэдгийг дэлгүүрэн болж өгдөг. Мэдээж хэрэгтэй уран бүтээлчийн философи өөрчлөгдөн бүтээлийн сэдв концепт нь өөрчлөгдөн. Тэгээ ерөөхдөө 3-5 жилдээ ингээд одоо өөрчлөгдөд явах боломжтой. Зарим тохиолдолд уран бүтээлч яг тэрийгэ бариад одоо тухайн концепцээ бариад удаан хугацаанд бас хийдэг хүмүүс бас байдаг. Өөрчлөгдөх хүмүүс байдаг. Тэгэхээр тэрийгэ дагаад ерөөхдөө одоо өөрчлөгдөд явж болно. Гэхдээ бол хэрэглээ нь бол бас их удаан. Ер нь бол 3-5 жилээ байрна. Гэхдээ яг нөгөө бичвэр бий болсон тохиолдолд энэ бол яг насан туршдаа хэрэглэгдэх ийм одоо яг түүхэн тийм баримт болоод үлддэг гэдгийг та бүхнийг ойлгосоо гэж бодож байна. За баяр та.